За манай дараагийн илтгэгчээр Акця Datacom-ийн ахлах систем инженер Акця IDN дээр суурилсан имэйл хэрэглээний талаар илтгэл явахаар байгаа. Акцяга тайзан дээр өрөө. Нэг point наа. За сайн байцгаана уу? Тэгэхээр энэ IDN гэдэг ойлголт маань бол ерөнхийдөө бол манай Монгол улсад шинэ ойлголт. Ганцхан Монголд гэлэхгүйгээр дэлхийд дахинд шинэ ойлголт байгаа маань. Ерөнхийдөө бол танил бус гэсэн үг. Одоогоор үүнийг хэрэгжүүлж хэрвээ чадах юм бол интернетийн дараагийн 1 тэрбум хэрэглэгчийг оруулж ирэх боломжтой гэж судалгааны байгууллагуудаас гаргасан байна. За магадгүй та бүхэн одоо интернет технологи хөгжөөд юм болгон одоо төгөлдршөөд хүн болгон англи хэлтэй гэж бодож байгаа. Гэтэл олон улсын судалгааны байгууллагуудаас жишээ нь нийт интернет хэрэглэгчдийн 60% нь бол англи хэл ашигладаг хүмүүс биш юм байна. Мөн дээрээс нь дэлхийн нийт хүн амын 83% нь болохоор ерөөсөө англи хэл ашигладаг юм байна. За тэгвэл энэ яг IDN дээр суурилсан имэйл гэдэг нь юу юм бэ? IDN гэж өөрөө яг юу юм бэ гэж. IDN гэдэг ойлголт нь болохоор өнөөдөр бидний домен нэрийн систем буюу интернет хаяг host name гэдэг зүйл маань болохоор англи хэлэн дээр суурилсан. Англи цагаан толгой үсгэн дээр суурилсан тоо үсэг тэмдэгтээс бүрдсэн байдаг юм байна. Гэтэл IDN бол та бүхэн энэ дээр харж байгаачлан хятад бол хятадын өөрсдийн ханзаар домен нэр бичих боломжтой. За Монгол бол мэдээж яг Оросын цириллик алфавитыг бол ашиглаж байгаа учраас кирилл үсгийг ашиглаж байна. Гэх мэтлэн өөрсдийнхөө үндэсний хэл дээр бол домен нэрийг бичээд ашиглах боломжтой юм байна л да. Энэхүү домен нэрийн нэршлиг болохоор IDN гэдэг юм байна. Internationalized domain name гэдэг байгаа. За тэгвэл өнөөдөр имэйлийн бүтц маань яаж явж байгаа вэ? Мөн IDN дээр хэрвээ одоо яг ийм кирилл үсгтэй нэр болон кирилл үсгтэй домен нэрүүдийг ашиглахыг бол цаана ямар технологиуд ашиглаж байгаа гэж ASCII код бол биш. Харин UTF-8-аар бол энкодлогдсон одоо тийм имэйл хийдрийг бол RFC-ийн стандартад бол оруулж өгсөн юм байна л да. RFC гэж та бүхэн мэдэх бах интернет society-гаас одоо support хийж менеж хийдэг интернетийн бүхэл нөө технологиудыг баталж байгаа газар байгаа тийм. За өнөөдрийн уламжилт имэйлийн одоо хэлбэрүүд бол тийм abc@example.com гэдэг ч юм уу иймэрхүү хэлбэртэй байдаг юм байна. За тэнгуүдл IDN домен дээр имэйл сурлаад ирэхээр ямар бүтцтэй болж байна гэж. За ханз байна тийм ээ, хинди байна, одоо магадгүй араб бичиг байж болно. Одоо жишээ нь энэ ч бол миний нэг имэйл аяг явж байна. Гэтэ хамгийн гол нь энэ хойд хэсэгт бол кирилл доменээр явж байна. Урд хэсэгт бол одоохондоо латин явж байна тийм. За энэ нь болохоор English Unicode гэдэг зарчмыг бол ашиглаж байна. За тэгвэл дараагийн зарчимд одоо яг нөгөө олон улсын тухайн их хэл дээрх имэйл аяг нь те хятадаараа нэр нь явж гин хойно хятад домен нэртэй гих мэтлэн иймэрхүү байдлаар ашиглаж байгаа юм байна. Энэ боломжийг бол RFC-ийн UTF SNTP UTF гэдэг стандарт протокол бол олгож өгж байгаа биднэрт. За яагаад энэ зүйлийг ер нь нэвтрүүлэх хэрэгтэй юм бэ? Энэ магадгүй ашигтай юу ашиггүй юу гэж. Тэгэхээр ийм байгаа юм байна. Одоогоор хамгийн сүүлд сонссон мэдээлэлээр бол Казахстан улс Enetic-ийн Xgene Plus гэдэг email hosting provider компанитай бол 70,000 орчим email аккаунтыг ялангуяа засгийн газрын болон улс хоорондын дотоодтой харилцдаг email хаягуудаа бол гэрээ хийсэн байна л да. За үүний цаагаар юу хэлээд байна гэхээр интернет хэрэглэхэд магадгүй заавал англи хэлээр бичиж чадахгүй магадгүй дуудлагын асуудлууд гарна. Дээрэс нь хаяг адресүүдийг хоорондоо солилцоход voice-оор дамжуулж шууд их хэл дээрээ бол хоорондоо солилцох боломжийг бас бүрдүүлдэг байгаа. За benefit давуу талуудыг дурдж чинь те натив хэл дээр бол communication хийх боломжтой, имэйлийг voice-оор дамжуулах боломжтой, магадгүй өөрсдийнхөө local keyboard одоо keyгээр бол скрипт бичих боломжтой, мөн query-нүүдийг бол хийх боломжтой. За энэ дээр бол жижигхэн тест хийсэн байгаа. Яг хоо энийг ганцхан домен нэрийн TLD register гэдгийг үүднээсээ биш зөв хувийн research байдлаасаа үүсгэхэд бол энэ XIM Postfix гэх мэтлэн бол имэйлийн одоо MTA буюу mail transport agent-үүд дээр бол тест хийсэн байгаа. За энэ дээр юу энд та бүхэн харж байгаа SNTP UTF-8 гэдэг протокол ашиглаад XIM дээр имэйл хаяг үүсгэсэн байгаа. Тэр нь болохоор кириллээр
angtsia@datacom.mon гэдэг байгаа. За энд та бүхэн нэг юм замбраагүй тэмдэглэгээнүүдийг бол харж байна. Энийг болохоор Piney code гэж байгаа. Яг хоо энэхүү одоо их хэл дээрх энэ домен нэрийг нутагшуулж интернеттэйгээр хоорондоо харилцдаг боломжийг олохын тулд Piney code гэдэг тийм шин төрлийн скриптийн хэлийг бол гаргасан. Гэхдээ бол энэ зүйл маань бол хэрэглэгч талд бол хийж харагдахгүй. Энэ бол цаад сервер тал дээр бол бичигдэж байгаа өгөгдөл байгаа. За энд хэсэгт болохоор нөгөө нэг стандарт маань байгаа. SMTP UTF-8 гэдэг. SMTP гэхлээр магадгүй зарим та бүхэн гайхчих магадгүй email transport agent-ууд одоо хоорондоо мэйл солилцоход бол мэйл илгээхэд SMTP ашиглаж байна. Мэйл хүлээж авахд IMAP болон POP гэсэн хоёр тусдаа протоколыг ашиглаж байна. За та бүхний зарим нэг нь мэдэх бах RFC-гийн стандартууд байна. Ялангуяа энэхүү имэйлтэй холбоотой IDN-тэй холбоотой стандартууд багцлсан юм RFC 6530-аас 30-33 хүртэл бол ийм стандартууд гарсан байгаа. За энэ дээр бол анх IDN-ийн фреймворкийг оруулж ирсэн. Мөн SMTP extension шинээр нэмж өгсөн. Энэ нь болохоор нэг IDN домен нэр дээр суурилж. За мөн email header дээр оруулж ирсэн байгаа. Жишээ нь та бүхэн мэдж байгаа бол email илгээхэд email header-ыг задлаад үзэх юм бол subject, body text бас нэр гэсэн зүйлүүд ордог байгаа. Тэрэн дээр нэмэлтээр одоо юм нутгийн одоо скриптүүдийг оруулж ирэх боломжтой болсон. Жишээ нь Kirill гэдэг юм уу, Hans гэдэг юм уу тийм ээ. За RFC 6533 дээр болохоор энэ delivery status-ыг нэмж оруулж ирсэн байгаа. Баталсан гэсэн үг. Олон улс даяараа ерөнхийдөө баталсан гэсэн үг. Би жишээ нь angtsia@datacom.mon гэдэг дандаа кириллээр бичигдсэн мэйл хаягнаас мэйл явуулахад зөрүүлээд delivery status-аа авах боломжтой байгаа. За мөн RFC 6855 дээр бол IMAP дээр бол UTF одоо кодчлыг бол дэмждэг болсон байгаа. IMAP гэдэг нь хэрвээ та бүхэн бүгд өөрсдөө гэсэн ухаалаг смартфонуудтай, смарт утсуудтай тэдгээр утаснуудаар бол имэйлийг утас руу чи буулгаж ирдэг тусдаа протокол байгаа. Түүндээ дэмждэг болсон. За нөгөө түрүүний яриадсан POP боёо Post Office протокол дээр бол бас дэмждэг болсон юм байна. Ерөнхийдөө бол одоо ингээ бэлэн болох гэдэг нь гэсэн үг. Энэ зүйл маань болохоор хятадд одоогоор яг судалгааны төвшөнд явж байна. Казахстанд бол гэрээцэн яг deploy одоо дарахц хийхэд бэлэн болсон байна. За тэгвэл энэ үйлчлэгийг магадгүй энэ шин зүйлийг ямар провайдерууд одоо зах зээлд гэдэг юм уу дэлхийд дахинд нийлүүлэх гэд бэлэн болсон байгаа гэж Coremail, Exchange Plus, Trove гэх мэтлэн бол email үйлчлэгээ provide гэдэг компаниуд байна л да. Эдгээр дундаас хамгийн том онцлог нь бол Exchange Plus байгаа. Энэ болохоор энэтхэгт суурьтай компани байгаа. За тэгвэл Postfix дээр, XIM дээр нөгөө email явуулдаг transfer agent-үүд дээр юу болж байна гэж. За хамгийн сүүлийн хувилбарууд дээр бол алидим ашиглахад бол бэлэн болсон байна. Дээрээс нь та бүхний гарт байдаг Android болон iOS одоо ухаалаг төхөөрөмжүүд дээр бол бас ашиглахад бэлэн болсон байна. Нэгсэндээ team одоо ID-н дээр суурилсан email хаягаас та бүхэн рүү мэйл илгээхэд нөгөөдг маань уншигдаж танигдах боломжтой, бүрэн боломжтой болсон гэсэн. За мөн дээрээс нь Gmail, Office 365 бол сүүлийн үед бол маш их хүчийг авч байна. Яг гэвэл дотор онлайн үйлчлэгүүдээ багтаацсан байна те. Gmail-ийн ялангуяа G Suite гэж байдаг. G Suite for Business. За эдгээр дээр бол email илгээж болон хүлээж авч чадчихаа. Хамгийн гол нь яг эдгээр дээр өөрсдөр нь ID-н дээр суурилсан email аккаунт үүсгэх одоохондоо арай болоог байгаа гэсэн үг. Магадгүй энэ маань бол нөгөө дэлхийд дахинд баталдаг RFC, IANA, ICANN нөгөө стандарт протоколуудыг яг зөвшөөрөг mass adoption хийгээг байна гэсэн үг л дээ. За mailman гэдэг. За mailman-ыг бол та бүхэн мэдэх бах те. Mailing list түгээмэл ашиглагддаг. За technical асуудлууд яг юу байна гэж. За тэгэхээр магадгүй за манайх email hosting provider байлаа. Би жишээ нь email hosting provider байлаа гэхэд би энэ протоколыг нээгээд өгчлөө. Ашиглахад бэлэн болчлоо. Магадгүй Google ашиглахад бэлэн болчлоо. Гэтэл бусад маань нөгөө Facebook маань одоо юу гэдэг өөр ямар нэгэн IT-ийн компаниуд маань энэ стандартыг нээж өгөхгүй л өөрсдийнхөө мэйл серверүүд. Жишээ нь манай Монгол жишээ нь NCS, Univision өөр ямар компаниуд вэ өөрсдийн гэсэн мэйл серверүүдийг дотроо барьж байгаа те. IBM, Lotus, Windows Exchange гэх мэтлэг. Тэдгээрүүд дээрээ нөгөө SMTP UTF-8 гэдэг протокол нээж өгөхгүй бол бид нар хоорондоо харилцаж чадахгүй л дээ. Гэвч ийм лаг зүйл нэвтрүүлэх гээд. За мөн POP, IMAP, mail storage-уудын энэхүү функшныг нээж өгөх хэрэгтэй байна. Фильтр хийдэг горон дээр нээж өгөх хэрэгтэй байна. Script дээр дээрс нь антивирус програмууд Kaspersky одоо юу гэдэг Norton ч гэдэг юм. Тэдгээрүүдээр магадгүй ийм IT-н дээр суурилсан mail хаягнаас та нар mail явуулахад нөгөөх маань одоо malicious хортой код ч юм уу эсвэл вирус гэж үзээд шууд блоклох магадaltaй. Тийм учраас энийг нийтээрээ түгээмлэр одоо шийдэх асуудлууд бол байгаад байгаа юм.
За мөн DKIM гэдэг имэйлийг баталгаажуулдаг домен нэрийн рекорд дээр бас эдгээрийг бол нээж өгөх шаардлагууд бол тулгарчаад байгаамаа. За дэлхийд дахин гарч байгаа асуудал юу вэ гэж. Жишээ нь government-ийн одоо засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх бодлого хэрэгтэй байна. За TLS сертификат дээр бол бас энэхүү ID-н дээр сүрс магадгүй хятад хаанс, хинди, орсын одоо кирилл алфавитыг ч юм уу TLS-тэй дэмжиж өгөх хэрэгтэй байна. DNS рекордын одоо параметрууд дээр дэмжиж өгөх хэрэгтэй байна. Энэ юу вэ? Source record гэдэг нь юу вэ гэхээр доменер байлаа тэр домены whois мэдээллийн сан буюу энэ доменер хэн эзэмшдэг юм, энэ доменыг хэн менеж хийдэг юм бэ гэдэг эрхэм мэдээллийг агуулсан одоо бичлэгтэн дээр бас энэхүү ID-н дээр сүрсэн скриптийг дэмжиж өгөх хэрэгтэй байна. За мэдээж домен бүртгэдэг газрууд TLD ops гэдэг нь .hk, .mn, .uk гэдэг шиг ийм ops-ууд бол операторсууд нээж өгөх хэрэгтэй байна. Hosting provider-ууд нээж өгөх хэрэгтэй байна. Hosting provider гэхээр зүгээр нэг жишээ явах сая iTunes-ийн залуу бол нэлээд сонирхолтой сэдв ярьлаа. Би хэрвээ андараг бол iTunes дотоодд бол hosting provider-ыг сайн хийж байгаа. Тэгэхээр нөгөө нэг hosting provider гэдэг магадгүй cPanel-тэй серверүүд дээр ч юм уу энэ протоколуудыг нээж өгөх хэрэгтэй юм байна л да. За энэ хооронд Монголд юу болсон бэ гэж. Хятадд тийм судалгаа эхэлсэн байна. Казахстанд гэрээ хийсэн байна. Арабын улсууд нөгөө нэг бас тэр email hosting provider-ууд дээр ийм зүйлүүдийг хийгээ deploy хийгээ дотроо нутагшуулаад дотоодын засгийн газрын гэдэг юм төрийн өмчт байгууллагууд нь хоорондоо ийм скриптээр бол одоо ID-н дээр сүлсэн тийм байна. За тэгвэл Монголд юу болсон бэ гэхээр CIG-MON гэдэг одоо өргөтгөлөөр бол ID-н домен нэрийг бол 15 онд аль биесээ бүртгээд ICANN-ы дэмжлэгтэйгээр бол дотроо ланч хийж ажиллагаанд оруулсан байгаа. Магадгүй та бүхэн гайхчихж магадгүй. Яагаад CIG-MON гэж? CIG-MN байж болохгүй мө гэж. CIG-MN болохоор нөгөө Marshall Island буюу Marshall-ийн улсуудын домен нэртэй давхцах гэсэн байхгүй. Тийм учраас CIG-MON гэж явуулсан байгаа. За засгийн газрын болон NGO байгууллагууд бол энэхүү домен нэрийг бол одоогор үнэгүй олгож байна. Хэрвээ та бүхний дунд тийм хүн байгаа бол үнэгүй домен нэрийг бүртгүүлээд ашиглаад явах боломжтой байгаа гэсэн үг. Хэрвээ сонирхолтой байж магадгүй та бүхэн утсан юм уу лэптоп дээр веб браузер дээр ерөнхийлөгч CIG-MON гэдэг бүгдийн кириллээр бичээд үзтээ. Утасныхаа веб браузер дээр ч юм уу. Юу гарч ирэх нь юу болох нь те харцгаая. За тэр хооронд би үргэлжлүүлээд ярьж. Ерөнхийлөгч CIG-MON. За харамсалтай байна. Одоогор хинч Монголд яг энэ ID-н дээр сүрсэн имэйлийг ашиглаагүй байна. Магадгүй энэ маань бол шин зүйл. Дээрээс нь магадгүй зарим нэг нь гайхчихж магадгүй. Энэ үнэхээр биднэрт хэрэгтэй юу? Тэнд чинь англи хэл дээр сурлаад бүгд одоо харилцаад байх хэрэгтэй юу гэж магадгүй асуудал байж магадгүй. Дээрээс нь болохоор энэ маань шин зүйл байна. Монголд нутагшуулахад хин нэгэн ямар нэгэн байдлаар надтай хамт ч юм уу contribute одоо хийж хамт ажиллах хэрэгтэй байна. Яг үннийг хэлэхэд бол энэ зүйл дээр бол судалгаа хийж байгаа өөр хүн алга байна. Тийм учраас энэ нээлттэй байгаа хэрвээ та бүхэн надтай хамт. За ерөнхийлөгч CIG-MON-г орсон уу? Юу болж байна? Гарч иж байна уу вебсайт? Гарч ирж байгаа. За парламент CIG-MON гэдэг ч юм уу. За тэдгээр дээдлийн зүйлүүдийг ярьсан байгаа. За тэнгуүл бидний зүгээс за бид нар ч гэжлээ ер нь бол миний зүгээс одоо хэрэгжүүлж болох зүйл юу вэ гэхээр магадгүй сервергүй өөрсдөө гэсэн email hosting provider-гүй газруудад болвол ID-н дээр сүрсэн үнэгүй домен нэрийг олгоод бас үн төлбөргүйгээр email үйлчилгээг нь хангаад өгчээ гэж байна. Хэрвээ тийм сонирхолтой байгууллага байх юм бол магадгүй та бүхэн санаа зовж иж магадгүй бид нар ID-н дээр ийм суурилсан кирилл домен дээр сүрсэн email хаяг ашиглахад нөгөөдөл маань хүлээж авах юм гэж мэдээж хүлээж авна. Энэ зүйлийг бол аль хэдийн тестлээд бүх email сервисүүд дээр тестлээд явцсан байгаа. За тэгэхээр энэхүү презентацийн дараа надад холбогдож болно шүү гэж. За мөн дээрэс нь бол шаардлагатай гэж үзвэл DNS-ийн талаар болон DNS-SEC-ийн талаар мөн энэхүү ID-н доментэй холбоотой одоо энэ яг эмэн ног шиг магадгүй тогтмол жилд нэг удаа ч юм уу workshop болон ямар нэгэн мэдлэг олгох юм сургалтууд бол хийх боломжтой байгаа. За магадгүй та бүхний зарим нь харсан ч байж магадгүй хараагүй ч байж магадгүй бид нар өөрсдөө яг энэ .mon гэдэг домен нэрийг бол дотооддоо өөрсдөө регистри хийгээд бүртгэж явж байна. Яг го зарим нэгэн тохиолдолд бол топ левел доменуудыг бол гадны имбилийн систем дээр бүртгэж явдаг бол бид нар өөрсдөө .mon-ыг бол дотроо бүртгэж явж байгаа. Нэлийн олон одоо хэрэглэгчд бол аль хэдийн бүртгүүлсэн байна, ашиглаад явж байна гэсэн. Хамгийн гол нь хүмүүст ийм зүйл байгаа шүү гэдгийг мэдүүлэх, мессеж өгөх шаардлагатай байна. За энэ дээр бас нөгөө тест явж байна те. XM дээр явсан байна. Body message дээр байна. За анх цаад data.com руу анх цаяа гэчээд энэ хойдолд нь болохоор Piny code гэж явж байгаа. Гэхдээ нөгөө хэрэглэгчтэй очихдоо бол мэдээж кирилл доменээр харагдана. За үр дүнд юу болсон бэ гэж. За анх энэ харагдчихна уу?
Бүр энэ 2 жилийн өмнө хийсэн тест байна л да. Ирж байгаа аяг нь кириллээр байгааз anxiety.datacom.mn гэдэг S&P ETF 8 протоколыг туршаад үтсэн байгаа. За тэгэхээр та бүхэнд юу гэж уриалах гэдэг вэ гэхлээр хэрвээ та бүхэн магадгүй сүлжээний инженерүүд бол маш их байгаа. Гэхдээ sysadmin тал руугаа, систем тал руугаа сонирхож байгаа хүмүүс байх юм бол Mailman, Yandex, Roundcoup одоо email интерфейсүүд, Gmail, the Postfix гэдэг юм уу. Эдгээр зүйлүүдээр та бүхэн туршаад үзээч. Өөрсдөө ийм кирилл доменер дээр суурилсан email хаягууд үүсгээд хоорондоо харилцаж үдээч. Хэдүүлээ нийлээд энэ зүйлийг магадгүй launch хийя. Магадгүй одоо бид бэлдэх хэрэгтэй гэж магадгүй. Сүүлд орох гэхээсээ илүүтэйгээр зэрэгцээд дэлхийдээ нэг алхам хамт зэрэгцээд явуул боломж байна гэж. За энэ бол жоохон serious юу шүү зэ мессеж шүү. Тэнгүүт л ингээл дэлхийд даяараа ингээл амар лаг юм одоо тэгвэл нутаг